Сүүл хөтөлбөрийн энэ удаагийн дугаараар Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхимд өнгөрөгч пүрэв гарагт үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслөөр зохион байгуулагдсан нээлттэй хэлэлцүүлэгээс бэлтгэн хүргэж байна. Хэлэлцүүлгийн эхэнд үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн үзэл баримтлалын талаар хөдөө аж ахуйн яамны хуулийн хэлтсийн дарга Алтан цэцэг дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм а. За сүүлийн 50 жилд уул уурхайг тооцвол Монгол Улсын экспортын бүтцэд өөрчлөлт ороогүй байна. За иймд экспортыг нэмэгдүүлэх, импортыг бууруулах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл боловсруулагджээ. Одоо шийдлийн засгийн газар бол маш хурдан хугацаанд энэ дотооддоо үйлдвэрлээд байгаа юмнуудынхаа гайлынхаа тариф 5% байгааг ядаж 10 болгоод 15 болгоод ингээ явах ажлыг энэ хуультай хуулгүй хийчих хэрэгтэй. Энийг шийдвүлэхийн төлөө бол ерөнхийлөгчд хэлнэ, ерөнхий сайдад хэлнэ. Монгол Улсын нутаг дэвсгэрт тарьж ургуулсан, өсгөж үржүүлсэн, олборлсон түүхий дээр үнцэн шингээж боловсруулалт хийсэн экспортын бэлэн бүтээгдэхүүний болон дараагийн шатны үйлдвэрлэлийн түүхийд материалын үйлдвэрлэлийг төрөөс дэмжих харилцаанд уг хууль үйлчилнэ гэж төсөл санаачлагчид үзэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан үндэсний үйлдвэрийн төлөөллүүд өөрсдийн санаа бодлыг илэрхийлсэн юм. Манай металл улс салбарыг бол төрийн бодлого явуулж байгаа. Одоо бол юу ч хүү болсон. Эрг болтоо хүртэл хийгээд экспорт нь гаргаж ирсэн юм а бид нар одоо гаднаас авч ирсэн. Бүр инээдэнтэй жишээ хэлээ л да. Өмнө та бүхэн бүгд найрамдах улсаас одоо эрг чехто гай кентраваж байж шүү дээ. Бүр эстетикийн бие судалгаа үйлсвэрлэн 5 жилийн. Иймэрхүү байдалтай байхад бид нар энэ үйлдвэрлэлийнхаа тухай хуультай металл улс машин үйлдвэрлэлийн салбарыг энэ бодлогыг тусахгүй ерөөсөө байж болохгүй гэж бодлоо. Импортыг орлох бүтээгдэхүүнийг нь Монголдо үйлдвэрлэх гэдэг бол харьцангуй түргэн хугацаанд үр дүн гарах магадлал өндөр байх гэж бодож байна. Яг гэвэл бид нар энэ жижиг дунд үйлдвэр гэдэг үйлдвэрлэгч жижиг дунд гэдэг тал руу нэлээд хөрөнгө бодлого чиглүүлсэн. Гэтэл бид нар энэ томоохон үйлдвэрүүдийг дэмжиж ээж томоохон үйлдвэрүүд бусад жижиг дунд үйлдвэрээр чирж явж ээж энэ амжилтанд хүрнэ. Тэр 90% 10 тэрбум төгрөг гэдэг энэ хязгаарыг нэг өөрчилж өгөх боломж байна. Төрөний саналтай нэг ижил байна. Магадгүй сая доллар тийм ээ. Гаргаж байгаа бүтээгдэхүүнийхээ 50-аас дээш гэдэг юм уу 60-аас дээш нь экспортод гарч байвал гэсэн. Тухайн чиглэлдээ бас шинэ үйлдвэрлэл байвал гэдэг утгаар нь бас ихгүй. Жишээлбэл ноос ноолуурын үйлдвэр гэхэд мэдээж хэрэг олон үйлдвэр өрсөлдөлтөй байж байгаа. Төмсний цардуулын үйлдвэргүүд ерөөсөө Монголдо ихнийх нь болно. Энэ импортыг орлно, экспортыг дэмжинэ гэсэн ийм утгаар. Экспортод гаргахын тулд Монголын биш олон улсын стандартыг л энд авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна л да. Одоо бид нар энэ жилийн хувьд бондын санхүүжилтээр хурас үний үйлдвэр ирсэн. Тэгээд өвлийн хугацаанд тэгээд зундан сүү болтохгүй байна. Яг энэ үедээ бид нар энэ үйлдвэрийг яаж ашигтай ажиллуулах вэ гэдэг бүтээгдэхүүнийхээ орцонд өөрчлөлт оруулаад Оросын холбооны улсын хүсэлтээр жоохон өөр бүтээгдэхүүн үйлдвэрлээд гаргая гэдэг одоо кофений сүү гэх юм уу да. Тэгсэн чинь энэ Монгол улсад стандарт байдгүй. Одоо байгууллагын стандарт батлуулж авч яваа гэж байгаа байхгүй. Тэгээ манай байгууллагын стандартыг Орсын зөвшөөрөхгүй юм байл. Тэгэхээр энэ дээр энэ зөвхөн энэ сүү манай хувьд биш энэ ерөнхийдөө хүнсний үйлдвэрлэл гэдэг юмны бүх стандартыг Евро стандартаар юм уу аль нэг дэлхийд бүлээн зөвшөөрөгдсөн стандартын сүлжээнд л оруулахгүй бол явцгүй юм шиг байл л дээ. Ноос ноолуурын салбар тэр дотроо сүлжих үйлдвэрлэл явуулж байгаа. Одоо манайх шиг ноолор аваад утас ирээд тэгээд шүлжих бүтээгдэхүүн гаргаад экспортод гаргаж байгаа компаниудыг дэмжихдээ хөрийг нь тэлж өгөөч. Манайх жишээлбэл яг энэ шалгуураар явах юм бол гоё компанийн хувьд 8 жил тасралтгүй экспортод гаргаж байгаа. Бүр эцсийн бүтээгдэхүүнээр нь гаргаж байгаа. Брэнд гэдэг утгаараа гаргаж байгаа. Нөгөө талаас 50 гаруй сүлжих үйлдвэрүүдийг одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Тэндээс бид нар 30 компанид нь ноолорын утсыг хийж кластерынхаа хөгжлийг дэмжиж явж байгаа. Гэтэл манайх бол энэ хүрээнд энэ хуульд бол хамрагдахгүй нэ. Яагаад гэвэл манайх 10 тэрбумын экспорт хийгээгүй. Дотоод борлуулалт маань 10%-аас давчсан. Энд хамрагдахын тулд бид нар дотооддоо борлуулалтаа багасгаж 10% болгоно. Эсвэл экспорт нь борлуулъя гэхээр хятадтай адилхан өртгөөсөө доогуур борлуулъя. Яагаад гэвэл манай одоо өрсөлдөж байгаа бүтээгдэхүүн хятад усад гэхэд жишээлбэл одоо 10 тэрбумд хүрсэн бол та нар дэмжлэг үзүүлэхгүйгээр экспорт баунти хийж явж байна. Өөрөөр хэлбэл хэмжээгийн заахгүйгээр та нар ноолорын бүтээгдэхүүн, ноолорын утсаа экспортлоо бодит одоо 17% чинь ашиг болгоод өгөө гэхлээр үүний хувьд манад өрсөлдөөд
тэрбумд одоо хүрэхэд хэцүү болж байна. Тэгэхээр энэ салбар дээр биднийг харж үзээч. Үйлдвэрлэлийг дэмжихдээ олон улсын үн цэнийн сүлжээнд нэгдэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 90-с дээш хувийг экспортод гаргаж байгаа. Үндэсний үйлдвэрт сүүлийн 3 жилд оруулсан хөрөнгө оруулалтын нь 50% төрөөс 10 жилийн хугацаатай хүүг үзэл нэг удаа олгох. Өндөр технологи нэвтрүүлж нутагшуулсан экспортын үйлдвэрийн эхний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх хугацаанд судалгаа хөгжилд зарцуулсан зардлыг нэг удаа улсын төсвөөс буцааж олгохоор хуулийн төсөлд тусгажээ. Экспорт чиглэсэн импортыг орлох гэдэг байгаль орчинд ээлтэй гэдэг. Энэ бүхэн маань ингэж байгаа учраас та бүхэн маань энэ хууль санаачилж байгаа ажлын хэсэг маань энэ хуулиа үйлдвэр технологийн паркийн хуультай улам илүү уялдуулж аж ахуй нэгжүүд рүүгээ хандсан энэ салбар бүрийг дэмжсэн бодлогоо наривчилж зааж оруулаасаа гэж хүсэж байна. Үндэснийхээ үйлдвэрлэгчдийн хийж бүтээж чадж байгаа юмыг гаднаас авдаг болмоор. Бид нар энэ бидний сууж байгаа ширээ сандал нэмэлт тавилгыг хийгээд зүтгэхгүй. Зөвхөн ганцхан сурагчийн ширээ сандлыг хийж олон жил ярьж байгаа. Энэ дээр бол яг тэр улсын болон төсвийн хөрөнгөөр хийгдэх худалдан авах бүтээгдэхүүнээ нэрсийн жагсаалтанд сурагчийн ширээ сандал орсон байна л та. Тэгэхдээ гайлын татвар хөнгөлөлтөн дээр нь ороогүй байна. 20 жилийн дараа Монгол улс ямар бүтээн байгуулалт хийж юу хийх вэ гэдэг алсын хараад бодлогыг л өнөөдөр энэ хуулийн үзэл баримтлалтанд гарч ирээд цааталт нь 20 жилийн дараа Монгол улсад иймээгээ их орондоо үйлдвэрлээд гадаадаас авахгүй гадаад гаргадаг болох юм байна гэдэг бодлогыг гаргаж ирэх үндсэн чиглэл нь байх ёстой хууль болов гэж би бодож байна. Тэгэхээр үйлдвэрлэлийн гэдэг бол аж үйлдвэрийн салбар гэдэг бол одоо манайх чинь өөрөө өнөөдөр аж үйлдвэрийн яамтай болох гэж байгаа улс орн. Өнөөдөр бие даасан бүтцтэй яамны зохион байгуулалтанд ороо явах гэж байгаа. Яг энэ үед энийг ярьж байгаа бол хэрэв үйлдвэрлэлийн тухайгээд хуулийн төслийг их хурлд оруулж ирэх юм бол энэ хуулийн төслийг хинч дэмжихгүй нэг үйл. Монгол улсад үйлдвэрлэлийн тухай ярьж байгаа. Тэгэхээр Монгол улсын нутаг дэвсгэр дээр түүхийн эд маань байгаль газар зүгээс хамаарсан тодорхой байрлалууд дээр л байгаа. Бид жил болгон нутаг дэвсгэрийн төлөвлөлтийг хийдгээ. Салбарууд бие биенээ ашиглахгүй байна. Өөрөөр хэлбэл эдийн засгийн татах хүчгүй байршлын мэдээлэл манай агентлаг дээр асар их мэдээлэл байдаг. Сүүлийн социализмын одоо үеийн бараг 60-70 жилийн үеийн мэдээлэл, зах зээлийн үеийн мэдээлэл байгаа. Тэгээ энэ бүх мэдээллийг ашиглаад бид нар юу хийдэг вэ гэхээр тухайн сумын, тухайн аймгийн төлөвлөгөөг жил болгон хийж иргэдийн хурлаар нь батлуулдаг. Гэтэл энийг үйлдвэрлэгчид маань ашигладаггүй. Ягаад Сибирь газтай байдаг? Ягаад Монгол улс одоо мал аж ахуйтай байдаг нь өөрөө байгалийн хөгжил, түүхийн эдийн байрлалын тухай асуудал байгаа тийм ээ. Тэгэхээр үйлдвэрлэл өөрөө байрлалаас хамаардаг учраас энэ төлөвлөлтөн дээр байгаа мэдээллийг ашиглаж үйлдвэрлэлээ барих юм бол тэр үйлдвэрлэл өөрөө баталгаатай байх нь ойлгомжтой болно. Тэр үйлдвэрлэл өөрөө цаашид хөгжих нь гацаг байх болно. Гадаадын өрөнгө оруулалттай үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж татвартай Монгол хүн дангаар үйлдвэрлэл болж байгаа бол татваргүй ийм эсрэг хууль бас татвараас чөлөөлөх энэ тал тараас хууль дээр анхаарч өгнө үү гэж би хүсэл тавьж байна. Засгийн газар үйлдвэрлэлийг тэнцэн үйл ажиллагаагаа дараа оныхоо 1-р удирдал багтаан улсын их хурлд тайлгнаж байна. Дотоодын үйлдвэрийн бараа ажил үйлчилгээг худалдан авсан болон үйлдвэрт олгосон дэмжлэгийн тайлан тарифын болон тарифын бус тайлангуудыг тайлгнаж байхаар үйлдвэржилтийг дэмжих хуулийн төсөл тусгаад байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлага, ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгтэйгээр хэвлүүлсэн Амрын Монголын товч түүх, Иш доржийн Монгол Улсын хураангуй түүх, Баян чуулганы манж Монгол холбогдсон түүхт байдал, Магсарживын Монгол Улсын шин түүх, Дэндвийн Монголын товч түүх, Чойболсон Лосол Дэмэд нарын Монгол Ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүхийг багтаан хэвлсэн Монголын их түүх 6 ботном Монгол хэлний цахим тайлбар тал төслийн нээлт өнөөдөр ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхимд боллоо. Монгол Улсын ерөнхийлөгч 2010 онд үндэсний эрхчлөлөө тусгаар тогтноо сэргээн мандуусны 100 жилийн ойг өгтөж Монгол бичгээр сэргээн хэрэглэх төрийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилгоор Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай 155 дугаар зарлиг гаргасан билээ. Уг зарлагт Монгол Улсын ерөнхийлөгч, Улсын их хурлын дарга, ерөнхий сайд болон засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах түвшний албан тушаалтанд дэлгэх албан бичиг захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын
эсвэл нэгдсэн үндэсний байгууллагын албан ёсны аль нэг хэлээр хавсарган илгээж байх, иргэний төрчний болон гэрэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургуулийн байгууллагаас олгож буй үнэмлэх, диплом, гэрчилгээг Кирилл болон монгол бичгээр зэрэгцүүлэн бичих зэрэг заалт оруулсан нь эдүгээ бүрэн хэрэгжиж байна. Ерөнхийлөгч элбэг дөржман санаачлагаар тийм Монголын их түүх гэсэн 6 бот одоо зөвлөл номыг гаргаж байгаа. За ер нь энэ санаа бол одоо анх 1930-ад онд Монгол улсын одоо ерөнхий сайдаар 2 удаа ажилласан мэргийн сайд Амарган санаачлага юм аа. Монгол үндэсний бүрэн түүх бичих санаачлага. Тухайн үед 1934 онд 5 ботоор бичиж гаргахаар төлөвлөөд 3 бот гарсан юм. Энэ Монголд гэдэг нэр хэдий бий болсон. Тэгээд дэлхий дээр мандаж явсан Чингис үе оруулаад тэгээд 1920-ад хүртэл. Тэгээд тэрэн дээр 5 бот одоо төлөвлөснөөс 3 нь гарсан хэрэг. Тэгээд бид Лонжид профессор Гойтай одоо миний номын багш Лонжид Гойтой хамтраад хийсэн. Нар ямар мэдлэгтэй болох болоо та ач холбогдлоо нэ. Тэгээ энэ 6 бот бол яг улсууд өмнө зарим нь уншсан байгаа. Зарим нь бол ер нь баг анхудаа уншиж байгаа улсууд ч нэлээд бий. Ялангуяа нэг 60-аас дээш насны улсууд бол энийг бас үзсэн байж магадгүй. Цөөвтөр хүний ялангуяа түүх нийгмийн ухааны чиглэлийн улсууд. За 60-аас доош насны за нэг 18-аас одоо тэр хооронд насны хүмүүс бол энийг одоо анхудаа энэ номноос үзсэн. Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар 2011 оноос эхлэн Монгол бичгийн уран бичлэгийн мөнх тэнгэрийн бичиг шилдэг бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулж үзэсгэлэнд оролцсон бүтээлээр тохиомл хэвлүүлж ирсэн билээ. Мөн Монгол Улсын ерөнхийлөгчийн цахим хуудсыг Кирилл үсгээс гадна монгол бичгээр хөтэлдэг болсноор монголчууд ерөнхийлөгчийн бодлого үйл ажиллагааны талаарх мэдээллийг дэлхийн аль ч өнцгөөс хүртэх боломжтой болсон юм а. За Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлага дэмжлэгээр хэрэгжүүлж байгаа бас нэгэн бодит ажил бол монгол хэлний цахим тайлбар бүтээх төсөл юм. Улиран утсан хийгээд урсан ирэх он жилүүд түүхийн их судурт бүтнээрээ багтдаг. Түүхийн бартаа нухчаатай замаар аялж туулж давсан гуниг баярыг төсөөлөн бодоход хүмүүнийг өрөвдөн хайрлах, өршөөн уучлах, бахархан шагших, бишрэн сүслэх сэтгэл төрдөг. Өвөг дээдсийн маань бүтээсэн түүхээс Хүлэг баатруудын уухаан дуу, Хүлэг мордын туйраан төвөргөө, цуцшгүй эр зориг, шантаршгүй хичээл зүтгэл, суу бэлэг бас сургамжтай хөг аялгууч сонсогддог бөгөөд үндэс угсаагаа дээдлэх, эх орон тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө үн цэнийг мэдрэх, нандиннан хамгаалах, гүнзгий мэдрэмж төрдөө хүнд. Их түүх, их хэл, их соёл бол эх орноо хайрлах, эхийг бүтээх, эхийг сурах, бас бэрхшээл сорилтыг давж туулах бидний их эрч хүчний шавхагдшгүй ундраг гэж би боддгоо. Монгол бичгийн эрдэмтэд их түүхээ монгол хэлээр уран яруу нэн сонирхолтой туурж ирсэн байдаг. Та бүхэн түүхийн эдгээр дээдсийг уншсанаар Монголынхоо түүхтэй танилцахаас гадна өвөг дээдсийнхээ түүх бичлэгийн өвөрмөц арга барил, сонирхолтой арга барил уламжлалаас суралцах боломжтой болно. Ер нь их хэл гэдэг бол зөвхөн харилцааны хэрэглэл биш. Их хэл гэдэг бол тухайн хэлээр ярьсагч ард түмнийг нэгтгэж идэг, хөгжлийг нь хурдсгаж идэг гол хүчин зүйл. Тийм учраас их хэлний асуудал бол үе үеийн Монгол төрийн удирдагчдын анхаарлын төвд байсаар ирсэн. Энэ удаач Монгол улсын ерөнхийлөгч элбэг дорж энэ уламжлалыг өртөөлөн авч Монгол хэлний захин төлөв гэдэг төслийг хэрэгжүүлэхийг шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэн информатикийн хүрээлэнд бол даалгавар болгож өгч байна. Энэ төсөл хэрэгжснээр монгол хэл сурах, судлах хүсэлтэй хүн бүхэн дэлхийн хаанаас ч хэрэгтэй үгийнхаа утга, бичлэг, дуудлагыг мэдэх төдийгүй захим төлөгийг бүтээхэд оролцож саналаа илэрхийлэх боломжтой болох юм а. Түүнчлэн монгол хэлний нутгийн аялгауны үг, шинэ нэр томьёогоор монгол хэлний үгийн санг баяжуулах боломж бүрдэж байна.